эзэд болсон та бүхэндээ энэ бэлгэрүүлт өдрийн гал халуун мэндийг өөд нь өргөн дэвшүүлж байна. Өнөөдөр түүхэн тэмдэглэлт бэлгэрүүлт сайхан өдөр Төв аймгийн Баян Чандран сум үүсгэн байгуулагдсны түүхт 90 жилийн өнөөдөр тохиож байна. Энэ ойгоо тохиолдуулаад Элтголд компани хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан энэхүү сумын өндөрлөг хэмээх сайхан цогцлборт бид ирсэн байна. Энэ сайхан тухлан саатаж энэхүү үйл ажиллагааныхаа нээлтийг хийх гэж байгаад баяртай байна. Өнөөдөр та бид хамтдаа Баян Чандран сумынхаа 90 жилийн ойд зориулан бүтээн босгосон сумын өндөрлөг зохицлборынхаа нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Манай Баян Чандран сайхан нутаг үзэсгэлэн сайхан байгальтай энэ сайхан нутгийнхаа элтийн ам хэмээх энэ сайхан газраар компаниа нэрлсэн байгальмаа захиралтай Элтгол компани хамт олон маань энэхүү сайхан бүтээн байгуулалтыг санаачлан дэмжиж бий болгосон юм аа. Мөн одоо Баян Үлзий захиралтай Түмэн Үлзий компани хамт олон анх зураг төслийг нь нутгийн олноос санаа бодлыг сонсож гаргахаас өгсүүлээд бүхий л гүйцэтгэлийг нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Элтгол компанийнхаа хамт олон Түмэн Үлзий компанийнхаа хамт олонд нутгийнхаа нийт олонны өмнөөс дахин талархал илэрхийлье. Манай Элтгол компани Баян Чандран сумынхаа хөгжил цэцгэлтэнд олон арга хэмжээндээр нь дэмжлэг тусламж үзүүлж нутаг орноо төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй ажилладаг ийм сайхан компани байгальмаа захирал маань өөрөө бас энэ нутгийн хүн. За бид юу хийх вэ гэж ярилцж явах үедээ бол бас нэг сайхан сумынхаа үүд болсон өндөрлөгийг хийя. Манай сум бол бас онцлогтой өөдлөг хайл үүднээсээ гэж үг байдаг. Тийм болохоор энэ сайхан зохицлборыг бүгдээрээ бүтээн байгуулцгаая гэж ярилцаж эхлүүлж байсан. Мөн одоо Монгол улсын хойд хилээс урд хилийг хүртэл одоо бусад хэлний автозам манай Баян Чандран нутгаар маань дамжин өнгөрдөг Монгол улсын маань өнцөг улам бүрээс иргэд, тээвэрчид, зорчигчид, аялагчид манай нутгаар бас дамжин өнгөрдөг ийм сайхан онцлогтой алтан шаардсан юусэн ийм сайхан нутаг байгаамаа. Тэр үүднээсээ энэ сайхан зохицлборыг бас сумдаа 90 жилийн хойд тохиолдуулан хийж бүтээсэн юм аа. Цаашдаа энэ сайхан өндөрлөг зохицлбороо сумрантын маань удирдлагууд улам мөргжүүлж ажиллахыг бас та бүхнээсээ хүсэж байна. Мөн одоо энэ зохицлборыг бүтээн байгуулах ажилд манай сумын нутгийн удирдлагын байгууллагууд, төрийн албан хаагчид, эрчим хүч, Баян Чандран модцааны компани хамт олнууд, мөн одоо ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг, техникийн үйлчилгээ үзүүлдэг Чандрамны маань олон сайхан залуучууд бид нутгийнхаа ажилд дэмжих ёстой гэж сайхан гар бие сэтгэлээ гаргаж оролцож байсан. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Яалтчгүй Баян Чандран маань олон хөлийн газар, их замын газар энэгээр зорчин өнгөрч байгаа хүн болгон л нүдэн тусгаар ямар газар юм бол гэд магадгүй энэгээр явж байхдаа өөрийнхөө дурсамжийг бас мөнхөлж энд зураг авахулж байгаа хүмүүстэй бас хэд таарчсэн. Нутгийн иргэд маань бол бүр энэ газартай хайртай болсон байлээ. За энэгээр ингээл явж байхад услаа зогсож яадаг, манай галын машин ирсэн услаа зогсож яадаг. За ямар сандаа энд өхөр мал орч бай цэцэг өвс модоо ингээ бүгдээрээ хайрлаж явах юм шүү гэд ярьж яадаг. Гадна нь одоо Баян Чандрынхаа энэ сайхан газар зураг авахлаа фэйсбүүк дээр постлгээ тавьж яадаг. Яалтын арга байхгүй нэг тийм хайр шингэсэн газар байгаад байгаа нь бол мэдэгдээд байгаа, харагдаад байгаа. Улам илүү бид энийг хайрлан дэвжүүл сайхан авч явнаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд морин хуурын аялгыг сонсоод уул ус лус авдаг баясдаг гэдгээ. Ингээд та бүхний өмнө Шуранхай хамтлагийн дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Баттулгын Номин Эрдэнэийг урьж байна.
Санаа шаарч байна. Өнөөдрийн бидний цугласан шалтгааны хамгийн гол үйл ажиллагаа яг одоо хэдхэн мөчийн дараа та бидний өмнө өрнөх гэж байна. Энэ бол энэхүү боржин хөшөөнийхөө хөшгийг нээх үйл ажиллагаа байгаамаа. За бүгдээрээ хөшөөгөө яг нэг он солигдоход нэг 10-аас 9 хүртэл бөөндөө тоолдог штэ тийм ээ. Тэгээ бүгдээрээ хамтдаа тоол идэхөө. За 10 9 7 6 5 4 3 2 1 Мөсгөн байгуулагчдын төвд 90 жилийн ойд зориулан бүтээн байгуулагдсан сумын мөндөрлөгийн маань боржин чулууны хөшөө бас л их сүртэй, дуйлантай, уулга алцтайгаар нэгдэж байна шүү. Бурхны номонд буйны үр дүнд жаргал, хилэнцгийн үр дүнд зовлон гардгаа гэж үздэг. Тэгэхээр бидний хүсдэг амар амгалан сайн сайхан зүйл гэдэг бол бид хэдийн хийж байгаа сайн үеийн үр дүнд бий болдог зүйлээ гэсэн. Тэгэхээр энэ насанд идэлж байгаа жаргал бүхэн бусдыг бодсон сайхан сэтгэлийн үүднээс гарсан байна. Энэ насанд идэлж байгаа зовлон бүхэн зөвхөн амиа бодсон өөрийн төсийг бодсноос үүдэлтэй байна гэж үздэг. Тэгэхээр энэ аминч үзлийг бусдыг инхрийтэй хайрлсан тэр сайхан сэтгэлээр солихгүй бол төгс гэгэрл байтугай энэ насанд
амар амгалан байх боломжгүй гэж үздэг. Тэгэхээр өнөөдөр энэ сайхан бүтээн байгуулалтыг хийсэн байгалийн чин сэтгэлээсээ даган баясч талархад илэрхийлье. Тэгэхээр байгалийн хийж байгаа үйлдэл сэтгэл гаргаж байгаа байдлыг харахад бол хамаг амьтныг бодсон, бусдыг бодсон их сайн үйлдэлийг маш их хийдэг. Одоо манай хийдэд ихэд одоо зам болгон цэцэг тарьдаг. Тэгээд хийдийн өмнө одоо мял богдын юм бүтээлийг хийгээд усаа өргөлөөр одоо маш сайхан үйлдэлийг үл хийдэг. Тэгээд байгалийн бол одоо бид хоёр олон жил багшийн барилгатаа ингээм хамт явж байна. Тэгээ хамт байж хаад сэтгэл зүйд одоо маш бусдыг бодсон сайхан сэтгэлтэй олон дүнд маш буянтай үйл хийдэг. Тэгээ найзуудаараа нийлээд бие биедээ дан зөв үлгэр дуурайлж үзүүлж бусдын төлөө ингээд сайн үйл хийдэгт бол чин сэтгэлээсээ даган баясч талархаж байна. Тэгэхээр хамгийн амархан буюу хураа арга зам бол байдаг. Тэр арга зам юу вэ гэхээр бусдын сайн үйл баярлах, даган баясах. Тэгэхэд одоо хамгийн амархан буюу хураа арга зам байдаг. Тэгэхээр энэ нутаг орны төлөө энэ олон хүмүүсийн сайн сайхны төлөө ийм сайхан хөрөн мөнгө зараад бүтээн байгуулалт хийсэн энэ буйнд нь өөндөө даган байсаар нэг хураад яа. Хүрээ. Яс бодчихлаа амны шигтэй зэлгшүүгээд яг энэ сайхан бас намын араас гарч хийлээ дуургаж ямар нэг учирч чадсан байгаа л байгаа гэж бодлоо. Тэгээд сүүлийн одоо тэр тарныг бас үнэхээр мэддэг тарин байна гэдэг шиг даган баясч ийлээ. Тэгээд лавга хартан тэгж байна. Яг энэ жанлаг цагцуу гэдэг одоо яг тийм бас чиний хийлээр хамгийн одоо тоглох дуртай өнгөч юу юм гэхээр би яг чи хинтээ өндөр уулын хамгийн ихний өнгө байхгүй гэсэн чинь яг тэр тарин болохоор бас одоо яг тэр утга учир тэр хүч оруулж идэг хамгийн сайхан тарин утга учиртай тарин аамаа гэдэг гэсэн шүү юм ярьж суулаа гэжтэй. За тэгээ та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ сайхан одоо бас зам харгуй бүтээн байгуулалтыг бүтээж байдаг бид бүхний хайртай хүмүүсийн маань бас нэгэн тэмдэглэлт өдөр ирж ингээд бас айд оны дээжээ өргөж байгаадаа таатай байна. Хайртай байгалийн хичээрээ өргөж бахархаж байдаг шүү. Бүгдийг зөкслөөж, бүгдийг бүтээж, бүгдийг үүсгэж байдаг танаараа бахархаж байдаг шүү. Ингээд алдар тэнтийн өндөр уулаа хангаад хийгээ байсхан тоглоё гэж баярлалаа.
кино хийгдсэн байдгийг та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. За Гардан Магнай, Мантухай цэцэн хатан, за Ардын элч, Хөхөө гэрлэх төглөө киноны бас нэг хэсгийн зургийг авсан гэж яддаг. Цогтайж биендээс явахгүй хөргөн хүү гэдэг ерөөсө чанамчууд маань. За яг үнэ хамгийн сүлд бүхийн ихнэр гэдэг уран сайхны кино Баян чанган нутагт маань зураг авалтаа хийсэн. Тэгэхээр бас кинонд хэлтэй нутаг юм аа, тийм ээ. Баян чанган сумаас маань одоо сайхан уран бүтээлчд гарсны дундаас нэгэн зүйлийг бас онцолж тодруулж хэлэхэд хоёр гавьяат найруулагч, хоёр сайхан уран бүтээлч байдаг. За Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч, Дулам сүрэнгийн Цэнд дорж найруулагч маань ирсэн байсан. Танд талархал илэрхийлж байна. Сүүжийн голын хүү сүүж нутгийн. За баярлалаа. Нутгийн хөгжил дэвшил яа харахгүй хувийн хөвшил, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд бий болж идэг. За ийм учраас энэхүү сайхан бүтээн байгуулалтанд үгээ хэлнүү хэмээн Төв аймгийн Баян чанган сумын засаг дарга Алтан шагаан ууган бэлэг таныг урьж байна. Сайн үйлс эзнээ мөхөлдөг гэдэг үг сайн санаанд орлоо. Энэхүү сайхан бүтээн байгуулалтын ажлыг хийж өгсөн Батөржийн байгальмаа гэдэг манай нутгийнхнаар хийж сурсан байгалаа эгч маань үнэхээр сайн үйлсийг үеэс үед бас хийсээр иржээ. Түүхээс өгөх юм бол сумын минь 80 жилийн ой дээр Яотон шиг цагаан байшингуудын минь бүгднгийнх нь дээврийг сольж тэнд амьдардаг 32 цагаан байшингийн минь цагаан өнгөөр бодож Яотон гэдэг нэрийг тодтогч өгсөн ийм сайхан бүтээлийг 80 жилийн ой дээр хийж өгч байсан юм аа. Тэгвэл энэ жил 90 жилийн ой дээр минь нийт нутгийнхаа ард иргэдээс гадна энэхүү сайхан олон улсын зам дагуу явж байгаа Монгол улсын болон гадна дотны бүх иргэдэд үйлчилсэн ийм сайхан сумын өндөрлөгийг 90 жилийн ойд угтаж бэлэг барьж байгаа танд маш их баярлалаа. Нутгийнхаа зам олдын өмнөөс дахин талархал илэрхийлэх таатай байна. Ингээд байгалаа ихчийнхаа хэлдэг нэг үгийг өөрт нь зориулж хэлмээр санагдлаа. Сэтгэл байхад зүтгэл байдгийн сэтгэж чадах юм а гэдэг үгийг байн хэлдэг. Энд байгаа бүх хүмүүстээ энэ үгийг байн дурсаж яваарай гэж хэлье танд. Ирүүдэг аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Баярлалаа. Бид бүгд сум орон нутгаараа энэ сайхан бүтээн байгуулалтаа хайрлан гамнаж яригдан хамгаалж явах болно гэдгээ хэлэхээр илэрхийлэхэд таатай байна. Үнэхээр баярлалаа танд. Бид байгалаа ирчиг бол мэднэ. Ямар дайчин, бүтээч, хөдөлмөрч хүн бэ гэдгийг бид үнэхээр найз нь бас л яг адилхан бахаа гэж бодож байна. Тэгээд энэхүү тайзнаа микрофоныг Замар гол компани захирал Наран цэцэг тань шийдүүлье. Миний найз үнэхээр гайхалтай ажилласан нэг юмны төлөө бүр өстө өөрийнхөө баг унтхан найр тохиолдоо базардаг умартал зүтгэдэг ийм байчин найзаараа үргэлж бахархаж явдаг. Ингээд найзынхаа суманд зориулаад манай компани өөрөө бас Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг учраас миний зүгээс манай гэр бүлийн зүгээс одоо сумын наадмын үйл ажиллагаанд 50 сая төгрөг хэмжүүлж байна. Ингээд найзынхаа ахын дүүс эргэн тойрны үр хүүхдийн эрүүл энхийг бас хүсье. Хайртай шүү найзаа. Одоо найзнараас нь бас цэцэг Ямар сайхан найзтай, нөхөдтэй, хамт олонтой сайхан хүн бэ гэдэг нь харагдаж байна. Манай Гима ихчиг бол мэдж байгаа. Манай Гима ихч бас Баян чанган сумын ууг бол манай ээжи шав. За баярлалаа. Тэгэхээр найзынхаа сумын ойн 90 жилийг баяр наадмыг тохиолдуулан 50 сая төгрөгийн хандвийг өргөн барьж байгаа юм байна. За энэ бол яалтчгүй шин сэтгэл юм, шин хайр юм аа. За би нэг зүйлийг тодорхойлж хэлмээр санагдлаа. Одоо энэ бид ингээд нэг 5 найз байtiin тэгээд тэр нэг юм нэгмээ нас ирэх байгаа. Тэгээд энэ найзад намайг одоо хаал явна уу? Одоо миний араас одоо намайг дэмжээстэй, тэтгэстэй ингэж явах юм. Ялангуяа одоо саяны энэ үг хэлсэн наран цэцэг гэдэг найз маань бол алгангаа хүн. Ер нь бол манай хуульчин Төв аймгийн удирдлагууд мэдэх баха. Ер нь нэг
Баярын үед ч гэсэн л хаарчд баяр ёслол болсон л ингээд манай Төв аймаг хандив мөнгөө үргэлж явж идэг ийм буянтай эмэгтэй байгаамаа. Тэгээд Төв аймгийн Заамар суманд Заамар Голд гэж компани захирал хангаад одоо нэг гоё буудлаар ирсэн байгаа. Манай найз одоо ашид бихийгээд найзуудтай эрүүл сайн сайхан мэдхийг хүсье өрөөё. Надад хэлсэн юм аа. Суманд чинь 50 сая төгрөг хандварлаа гэж хэлсэн байгаа юм. Тэгээ баярлалаа гэж байна. Өндөрлөгийн манайд нэгсэн ирсэн. Үсээ бүрсэн эрхэм гишүүд мөн одоо манай сумын маань өдөрцгөө тэгээд сумынхаа ард иргэн одоо намайг таньдаг, мэддэг одоо ойр дотны маань хичнээн сайхан усад одоо Монгол улсад нэр батраа цөөрөдөлж сайхан үлгэршээ явж байгаа. Үлгэршээчээр ингээд явж байгаа одоо эрхэм дүү нартай сайхан найз нөхөдтэй ах дүү нартай бүгдээрээ баярснаа илэрхийлэх юм зүйтэй байна. Ингээд ер нь бол нийслэл одоо яагаад ч юм дандаа баян хүмүүсийн Төв аймаг гэсэн одоо юм сэтгэл дотор маань одоо байнга л бодогдож байдаг. Тэгээд гэр чөлөөрөө одоо 2007 оноос хойш одоо өнөөдрийг 2026 он хүртэл энэ нэгдүгээр гэдэг компани маань энэ сумын дээр бүртгэлтэй энэ л сумаасаа би үүдтэй амьдрах тугаа гэсэн болохоор батраа түлж өдөө үргэлж сум орнотойгоо холбоотой явсан билээ. За ингээд одоо сумынхаа нүд одоо ард иргэд бүх одоо дүүнер найзуудтай сумынхаа түүх дэрэн жилийн ойг маш сайхан дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсье өрөөё. Ингээд та бүхэндээ эрүүлийн хаз чаргал сайн сайхан бүхнийг компанийнхаа зүгээс олон гэр бүлийнхаа зүгээс хүсье өрөөё. Баярлалаа та бүхэнд. Сайхлагчтайгаа сайхан уулзалтаар танилцаж сайхан одоо их зүйн барилгатай явдаг. Энэ өдөр сайхан бас би Хармоож милк фармыг үүсгэн байгуулсан. Сүний фермийг яг энэ анхны сүний фермийг үүсгэн байгуулах гад одоогоос яг 3 жил хагсын өмнө байгалийн агчийн Бат Эрдэнэ хүүдээ бид хоёр онгоцон дээрэлцээд ингээд байгалийн агчийг биднээс танилцуулаад ингээд анх баян Чандман сумд ирж байгалийн агчийн хойноогаа одоо ферм дээр нь бараг нэг гэсэн юм бодолтой анх ирж байлаа. Анх одоо охин тоглол ир тоглооч мэдгүй эмэгтэй тоглол гэж ярьж явжсэн юм сайхан байжээ. Ингээд байгалийн агчийн талаар хүн болгон сайхан ярьж байна. Яг л нэг хүн сайхан тусалх уу ямар нэгэн зүйлийг хийхдээ хүний нэг сэтгэл хөвтөл тулдал гэдэг энэ чанар үйлдэл одоо залууч биднээс бас сайхан үлгэрчээ болдог. За тэгээд биднээс бас энэ сайхан үлгэрчээгээр энэ сайхан ажлыг занх үлэн авч бас энэ хойч үеийн дүүнэртэй бас боломжлолтой мөтэйг үүрэгтэй гэж боддгоо. Ингээд өнөөдөр энэ сайхан баян чанмуу суманд орж ирэхэд ингэж угтан авдаг энэ сайхан өрөөг манай байгалийн агч болон байгалийн агчийн хамт олон маань санаачлан үүсгэн байгуулсан байна. Ингээд энэ одоо баян чанмууд орж ирэх иргэд болон зочид болгоо маань энэ сайхан угтх өргөөнд зочлон бууж хэдээ бодог авсаж дараагийн зам нь аюулгүй алжаалгүй сайхан дэлгэр бүтэх юм сайхан өртөө бий болгосонд нь халуун баяр үе. За баярлалаа та. Лагчийнхаа улаар сайхан тийм За эхлээд байгалийн агчийг болчихоо. Бүжиглэх хүн байвал түрүүний шиг бүжиглээрэй. Баярнаад минь төргий. Чамдэрний нас гарах гэ одод түгчээ үзэсгэлэнт минь чамайг минь шивдэх гэ сарнга мандчээ үзэсгэлэнт минь халуун шивнэг минь сонсох гэ
салих намдчээ хан хариг минь гоёх гэ цэцгэс дэлгэрч Бүхэх сүдэргүй байг тэнгэр цэлэмчээ үзэгслэнт мэн Baby the хайртайг минь бурхан миччээ үзэгслэнт мэн Хамон шивнэг минь сонсох гэ салих намдчээ хан хариг минь гоёх гэ цэцгэс дэлгэрч Алтан шаргууларны харагдаа дэлхийн багтчээ Ат жаргалын хатуултоо хоёулаа багтчээ Алтан шаргууларны харагдаа дэлхийн багтчээ Ат жаргалын хатуултоо хоёулаа багтчээ Байгалагч маань ингээд бидний бүгдийг ингээд бацж идэг. Маш их дэмжлэг болдог, маш их хэрэг болдог. Ээж шиг, эгч шиг тийм одоо. Эхнэрийн талбарч мууч намайг загнадаг. Нэг тийм юм. Гадаа сайхан байвал миний гар хүүхдүүд аваад тэрийг загнадаг. Тэргээр хүртэл загнуулж гоё байдаг ш. Зүгээр миний хөгч чамайг дуулуулчихсан байгаа. Эгч жоох юм явуулч хүүхдүүд аваад салхиндар тэгдэг их юм байхгүй л шүү. За ирчүүд баттгаа, наадан баттгаа. Илт голд баттгаа. Илт бүтээсэн байгаа чи гоё харагдчих. Илтээр бүт харагдчих. Сайн сууж яваа. Ламбагчтай санаач. Ламбагчтай нэг магцсан байгаа би юу вэ? Хогроо халтрын салхин хогн намирсан Монгол